Төрийн дарамт багасж бизнес эрхлэгчдэд дээлтэй хөрөнгө оруулагчдад таатай хууль эрх зүйн орчин бүрдлээ. Эдийн засгийн эрхчлөөний тухай анхдагч хуулийн төслийг дагалдуулан хөрөнгө оруулалтын тухай зөвшөөрлийн тухай зэрэг нийтдээ холбогдох 91 хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан билээ. Монгол Улсын ерхий сайд учрал бизнесийн эрхчлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан 105 хуулийн төслийг нэн яралтай гурмаар хилцүүлэхээр 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн бол 2026 оны 6 сарын 5-нд Улсын их хурлын гишүүн цогтгээрэл жаргалан нараас эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд нэгтгэн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэгт бэлтгэх санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн инх төвшин ахлан ажиллаж 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эдийн засгийн эрхчлөөний тухай хууль болгон эзэслэн баталсан билээ. Ажил хийж, ачаа урч ява ард иргэд аж ахуй нэгжүүдэд дэмжих, тэдэнд бизнесийн эрхчлөөг жинхэнэ утгаар нь олгох зөв эхлэлийг тавьж, Улсын их хурл энэ хаврын чуулганаар анх удаа эдийн засгийн эрхчлөөний тухай хууль баталсныг онцлон тэмдэглэе. Эдийн засгийн эрхчлөөний тухай хууль батлагдсан. Энэ талаар та ер нь мэдээлэл авч чадсан болов уу? Сайн чадаагүй. Мэдээгүй шүү дээ. Хөдөө явж гад. За биш сайн мэдээгүй. Хөдөөнд хөсөмөрхөн мэддэг. Ер нь бол тэр аж ахуй нэгж юм уу одоо хувийн байгууллагууд руу одоо даатгалын хувьд ч юм уу татврын хөнгөлөлт тэр талыг арай нөгөө нэг дэмцэн тийм үйл ажиллагаа явуулж байгаа нь бол ер нь тэрэг бол дэмжинэ. Одоо ингээ үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн зөвшөөрлөөс ахуулаад, хянас шалгалтаас ахуулаад ер нь хүн суртал хэр байна, гайгүй байна уу? Одоо ерөнхийдөө аяг гоё болсон шүү дээ. Нээлттэй. Хаана хэн юу хийж чадна түүнийг хий гэсэн шүү дээ. Яг энэ газар зогссон зөвшөөрөл үнэхээр хороо дүүргээсээ авдаг юм шиг байлаа. Би бол эх оны 5 сарын 1-нд аавна. Одоогоор бол би энэ дээрээ Сквадрын талбай зүүн талд ажиллаад одоо сар гаруй болж байна. Ирээд нэг хөөгөө тооцсон юм бол байхгүй. Төр засгаас ингээд бизнес эхлүүлж байгаа хүүхдүүд, залуучуудад ингээд илүү ээлтэй, нээлттэй болж байгаад баярлж байгаа, талархаж байгаа. Тэрийг үнэхээр цөөлж үнэхээр чадчих л байгаа бол сэтгэл өндөр байгаа. Тий. Үнэхээр цөөлж чадахгүй зүгээр нэг ам яриа, хэл яриа тий. Зүгээр ярьснаас чаашгүй байх юм бол биднээс бас хэцүү ш. Даргын гарын үсэг эсвэл ямар нэгэн яам тарган газар агентлагуудын зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлдэг байсан тогтолцоог халаад мэдээлэл дээр суурилсан буюу одоо бизнес эрхэлж байгаа, аж ахуй эрхэлж байгаа иргэдэгээ дэмжих зорилгоор аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжих зорилготой энэ хуулийн төслийг баталж чадсан том акцлаа гэж бодож байна. Монгол хүнийг бүрт эдийн засгийн эрхчлөөтэй байх тэр орчныг нь баталгаажуулах, өргөн агуулгаараа Монгол улсын энэ эдийн засаг бизнесийн орчныг сайжруулах, хувь хүн болон одоо компаниудын одоо ашиг орлого тулгуурласан, хувийн хвшил тулгуурласан эдийн засгийн өсөлтийг чухалчилсан одоо ийм хууль бас болсон. Аж ахуйн нэгжүүдийн маань хялбаршуулсан 3.1% татвар төлөх босхол 1.5 тэрбум байсан. Энийг одоо 2.5 тэрбум болгож өгж байгаа. 6 тэрбум хүртэл 10%, 6 тэрбумаас 10 тэрбум хүртэл 15%, түүнээс дээш бол 25%. Энэ бос шатлыг оруулж ирлээ. Энэ дундын шатлын хүрээнд 600 аж ахуйныг хамрагдана. Эдийн засгийн эрхчлөөний тухай хуультай хамт батлагдсан хуулиудаар Монгол улсын эдийн засгийн эрхчлөөний байдлыг индекс ахих, бизнесийн орчинд төрийн оролцоо багасж, төрийн хүнд суртал арилгах зэргээр бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой юм а.